За манайха ансааны дэмжих төв чинь энэ шүү дээ. Тэгээ энэ хаяг дээр нэрэл дотгошоогоо ороод тэрт угаасаа үйлчилж байгаа юм хариуцсан тийм хүн байгаа. Тэгээ тэр хүнтэй нь уулзаад тэгээ юу ямар бичиг баримт бүрдүүлэх үү, явхад юу шаарддаг уу гэх юмнуудыг ерөөхдөө асуугаад тэгээд намайг чиглүүлэх гэж чинь. Тэгэл тэр бүгдийг яг яагаад өнөөдөртөө бараг багтаач. Тэгэл болно шүү дээ. Гурван дахь гараад тэгэл бичиг баримтаа хөөцөлдөл их хоромлуугаа явцгаая да. Уус өнөөдөр би амар сонирхолтой юм танарт хүргэнэ. Тэг гэрээгээ дуусгаад, ажиллаа дуусгаад, эсвэл өөрийн санал хүсэлтээр ингээ Монгол руу буцахад ерөнхийдөө ямар бичиг баримт бүрдүүлдэг, хаашаа ордог тийм талаар өнөөдөр та бүхэндээ хүргэж болж байна. Бас би өөртөө ч гэсэн энэ видео гоё хадгалж авдаг гэдгээр ийм гоё зүйлийг хийж байна. Лифтээсээ буугаад ирсэн. За энэ юм биш үү манайхаа. Ийшээгээ оронгод угаасаа орон орны хүмүүст зөвлөгөө өгдөг хүмүүс байгаа. Тэгээд ийшээгээ ороод ансааныхаа тэр ихчтэй уулзаад бүх зөвлөгөөнүүдээ орж авах нэ. За идэл орцгоё. Хайбар танаа тухайн нэгдэг нэвтрүүлэг явууч үгүй. Тэгээ ороод уулзчаад ирлээ. Тэгээд намайг хоёр газараар ороод ир гэж нэг нь нийгмийн даатгал нөгөөх нь юу байлаа те. Тэгээд надаа ямар ч хэлсэн нөгөө буцах онгоцныхаа тийзэг заавал авах хэрэгтэй юм байна. Тэгээд тэр тийзээ сая энэгээр ингээд Канадад гаргаад ирсэн. Тэгээд сая би болох буруу файлаар наваад тэгтээ Канадсан билээ. Тамга мамхтай трипээс авсан бол ингэж л гаргаж явах хэрэгтэй юм билээ л дээ. Тэгээд одоо миний очих газар маань болохоор энэ аахгүй юу? Одоо манай энэ ансан төв чинь энэ аахгүй юу? Ансан төв энэ ч байгаа. Тэгмүүд энэгээр 100 явж байгаад яг энэ урталт нэг шилэн том байрлал байлаа. Энийг 3 давхарт нь ороод ирэхэд энэ буцаж явах гэж байгаамаа гэл энэ буцах тикет мэд юм уу гэж харуулах юм шиг байна. Тэрний дараа ийшээ орно. Тэгээд ийшээ ороод хаашаа орох юм дотор ямар газар вэ? Ороод хуваалцъя за. За тэр манай ансан төв чинь энэ байрлал дотор байгаад байгаа байхгүй юу? Тэгээд энэс яг урагшаага за зүүн тал руугаа явж ангууд нэг ийм гадаа бороо орчихно. Нэг ийм том шилэн барилга байгаа тий. Энэний 3 давхарт нь энэ хаалгаараа ороод бороо ямар амар айхтар очно. За энэний 3 давхар орно. За татгшаага ороод ийм лифт аа. Лифтэр 3 давхар. За бараг ирж юм да. Хаалга онгоо. Сүрт. Гаднаас юм. Эндээс дугаар. За нэр хийцэл солонгос төрлөө. Одоо ч 2025 солонгостой хайкинг юу ч бүр хамгийн муу бичих юм шүү дээ. За ингээл миний бичиг баримтыг янзлаа тэнч аваад энэ өнөөдөр 7 сарын 15-ны өдрөө би 18-нд явнаа. 2025 оны 7 сарын 18-ны өдөр явнаа. За тэгэлэн чи миний бичиг баримтыг янзлаад байна та. Тэгээ энэ бороо ороод өстэй нэр айхтар байна. Гэрээгээ цуцалсан гэх юм уу? Тэгээд намайг юу ааж ийн? Чи яг ямар шалтгаантай явах гэж байгаа юм? Яах гэж байгаа юм? Гэдэг баахан асуудаг юм. Би зүгээр гэрлөөгөө харж болох уу? Би их орлогоо явж болох уу? Тэгээ намайг чамд ийм жил 5 сарын ийм хугацаа байгаа юм шүү дээ. Чи энэ хугацаагаа дуусгачаад ингээ явах юм уу гинэ? Би яг нэг 3 жилээ дуусчаад тэгээд жил 10-аар сонгуулсан шүү дээ. Та мэдж байгаа шүү дээ. Тэг яадчгүй контент хажуугаар нь ингэж хажуугаар хийж өөртөө ур чадвар суулгаснараа өөрийнхөө ингээд орлогоо солонгост авдаг ингээд салингаа дэлхийн хаанч амьдарсан нь олох боломжтой болсон гэх юм уу. Тэгээд би энэ солонгос дахь гэрээний энэ ажлыг амьдралыг хайж байна. Тэгээ би тэр хүнтэйгээ тэгж хэлхийн цааш нөгөө
ар гэрийн шалтгаанаар би ингээд явах шаардлагатай болсон. Одоо би дахиж Солонгост ажиллахгүй. Хэрвээ би дахиж ирэх юм бол ингээ аяллаар ирнэ гэдгийг хэлсэн. Гэсэн чинь тийм үү. Тэгвэл чи Монгол руугаа явж ирчээд тэгээ заавал буцаж ингэж чи залуу хүн байна. Гэрээгээр ингэж буцаж орж ирээд ингээд гой гой ажлууд ингээд зөндөө байгаа. Ажил хийгээрэй гинэ. Өстой баярлаа. Би Солонгост маш их зүйлийг ойлгож сурлаа. Маш өнгөөчтэй, ээлтэй орн байлаа. Тэгээ баярлаа гэдгээ хэлсэн. Тэгээ ямар ч байсан гоё нөө. Гэрээ мэрээ бүх юм хаалгацсан. Явлаа да. Одоо тэгээд тэр юу дөө нийгмийн даатгал руугаа орж мөнгө төрөг тэгээд буцах онгоцны дийцний зард марлын тиймэрхүү юмуд явах юм шиг байна. Банк руу авах юм шиг байна. Тэгээ хэдүүлээ тэнцэнээс алхаж ирсэн шүү дээ. Тэгээ гэрлэн тохиогоор гараад энэ энэний 3 давхар. 3 давхарлуу н ороод ёо халтарч байна шүү дээ. За дэшээ гарья, явъя. За дэшээ гарцгаая. Окторгойн модонлоо. Ша. Ямар удаал юм бэ? Бараг юм шиг байна. За ийшээ ороод ирлээ. За намайг энийг бүгд гинэ. Манай ч ус энийг бүгд гинэ штэ. Окей. Татгшааг орчоо гараад ирлээ. Тэгсэн чинь миний нөгөө нэг юу юм биш нийгмийн даатгал юм биш. Миний нийгмийн даатгал хэдэн өрг аавна гэж бодож байна даад. 4 сая 896 мянган вон. 4 сая 896 мянган вон. Солонгос талдаа нийгмийн даатгал төлөх ийм амар ашигтай байгаа шүү дээ. Тэгэхээр guys анхнаасаа эрэхтэй Солонгос талдаа нийгмийн даатгалаа төлөё гэж шаардлага тавиад тэр төлөх хэрэгтэй шин. За. Би ихний 1 жил бол угаасаа Монгол төлсөн. Сүүлийн 2 жил талсан үйлдвэртэй л 2 жил Солонгос төлөлөө. Солонгос талдаа төлөөрөө заавал. Начиг юм байна шүү дээ. Одоо болцоо мэдгүй 2 газараар орлоо. За энэ хамгийн энэ газар бол угаасаа нийгмийн даатгал юм байна. Тэгээ миний нийгмийн даатгалыг бодож өгөөд ийм мөнгө авах юм биш шүү гэдгийг хэлж байна. Тэгээ одоо надад нөгөө буцах зардлын 500 мянган вон байна шүү дээ. Анх ирэхэд нөгөө байшилсан. Тэр мөнгө нь ажлын 5 өдөртөө орж ирд юм байна. Тэгээд намайг юуг нь Монголд очиод нэг сарын хугацаанд миний одоо энэ үүргийн банкнд юу ам нэ? Миний нийгмийн даатгалын мөнгө орж ирнэ гэж байна. Энийгээ эсвэл юугаар хилээр гарахтаа бас бэлэн мөнгөөр авч болох юм шиг байна. Мэдхгүй би өөр явж тэгж явж үзээгөө болохоор хүний амтнаас нэг ч бараг асуу болохоор сайн мэдхгүй байна. Тэгээ мөнгө нь орж ирэв яах вэ? Тэгээ guys, Солонгос талдаа нийгмийн даатгалаа төлөөрэй. Их юм бол наад шиг юм мөнгөтэй ахалсан дээ. За би сая орчоо гараад ирлээ. Тэгсэн чинь би нөгөө нэг өөрийн банк руугаа мөнгө авъя гэд тэнэгдсэн. Тэгээ дахиад буцаж орлоо шүү дээ. Онгоцны буудлаасаа бэлнээр мөнгө авнаа гэд дахиж эхлээд яваалаа. Терминал нэг дээрээс нь өглөө 9-өөс 6 цагийн хооронд ирэхэд ажилт юм байна. Тэгэл н банкуд руугаа ороод нэлийн жоохон цаг зарцуулах юм шиг байна. Тэгээ ер нь эрт очихгүй бол ер нь болохгүй юм шиг байна. Ер нь тэгэл манайх эрт очиорой. Тэгэл мөнгөө бэлнээр нь авъя гэж хэлээд онгоцон суухтай бөөн бэлэн кэштэй явах нь штэ залуучуудаа. Доллараар авах юм уу, воноор авах юм гэж сайн бодож байгаа бол доллараар авах дээр ах төө. За манайхаа тэгээд онгоцны тикет авахаас өмнө өглөөний болон тийм амар хит оройны тийм тикет юусаад болохгүй шүү. За өглөө эрт авчих юм бол нөгөө банкуд нь өглөө 9 цагаас сонгоод болохоор ерөөсөө нөгөө нэг банк орж амжихгүй. Нөгөө нэг хилээр гарахтаа нөгөө бүх одоо нийгмийн даатгал 13 дахь гэл нэг янз бүрийн мөнгүүд авах шүү дээ. Яг тэгэхээр банк онгоогүй нөхцөлд эрт билет авчих юм бол тэгээд нисэж чадахгүй л гэсэн үг л дээ. Яг нисэж болно л доо. Гэхдээ яг мөнгөө аваад явж чадахгүй. Тэгээд араас мөнгө нь орохоор гэж яах юм бол яа нэлээд удаа 2-3 сар хүлээгдсэн юм шиг үлээ. Тэгэхээр guys билет авахаар бол ер нь 1 цагаас хоошоо онгоцны тикет аваараа. За тэгээд ажлын өдөр шүү. Ажлын өдөр авахгүй бол амралтын өдөр ажилтгүйгийн сайн мэдэхгүй байна. Гэхдээ ер нь ажлын өдрөн дээр хаа. Ажлын өдөр тэгээд 1 цагаас хойш яг ийм тикет аваараа. За гэх юм бол хэдүүлээ банк орж мөнгө өргөө авч юм амжин гэсэн. Тэгээд ороо онгоцны буудлын дээр 2 цагийн өмнө очих хэрэгтэй байдаг шүү дээ.
тэглэгүүгээр нэг 4 цагийн өмнө ч юм уу 5 цагийн өмнө ч юм уу очиод бүх юм төхөөсөлтөд жин там болгоод онгоцоо тухтайхан хүлээгээд их оронлогоо явах юм бол үгүй тийм багаха. Ингээд 3 давхар руу гарч ирээд энэ ээж үсгэн дээр ирээд ээж үсгний яг энэ доор нь үүрийн банк байгаа заяа. Тэгээ энэ үүрийн банк дээр очингууд нөө бичиг баримтаа гадаад пассворд уусаа үнэлэх юмудаа өгчөнгүүт сая доороос авсан бичгээ өгөөд чамд нийгмийн даатгалын мөнгө ийм байна гэж бүх тийм баримтуудыг өгнө. Надад нэг ийм баримт л өгч байна л да. Тэгээд одоо энэ татгшаага ороод гейт 11 рүү очих юм байна. Тэгээд энд ороод мөнгө доллараар авах юм байна л да. Тэгээд надад нэг ийм цаас өгсөн. Ямар ч одоо тийшээ явна. Тэгээ би бүр амар хоцорсон болохоор видео сайн бичиж чадахгүй байна. Манайха дотгошоогоо нэвтрээд ороод ирэнгүүт энэ гейт 11 гэж байгаа. Тэр одоо гейт 11 гэх юм. Энэ гейт 11-ийн хажууд энэ үүрийн банк байгаа. Ийшээгээ ороод тэгээд саяны нөгөө нэг өөрийгөө сүгсэн бичиг баримтаа үзүүлээд тэг мөнгөө шууд доллараар авчих юм биш үү? За. Шууд ороод. Энд ингээл гарын сүд ороод мөнгө авах юм дээ. Би бараг хоцорлоо надад. Одоо 3 цаг болж. Сия. Онгоцондоо суулаа та. Бараа. Миний чинь байна. Оо хорцос байна гэж байна. Оо хорцос байна гэж бодсноо. Оо хорцос байна гэж бодсноо. Оо яа. Камера чин байгаа. Оо хамдиг. Машин яг л миний бас хүсдэг машин биш үү? 4 салаа яндантай, хормоотой, багажин дээр спойлертай, лүктэй. Чичиста нэрээ. Орки хормоо нэ. Би чамайг онцгой бичлээ авчихсан. Йой. Яа, тэр сар марыг харалтаа одоо. Энэ намайг ирнэ гээд янзаг гараад байгаа юм шиг аа. За андгийн машин суусан чи бүр үзгнээс халаар байна, нуруунаас халаад байна. Вау. Лүк мүг бас эвгүй хөдөө мөдөө явж байгаад бас эвгүй юм байна аа. За гарч чадахгүй. Энэ бас эвгүй шүү дээ. Рекорд нос сайхан хочу